Нансран банзрагчийн зохиол Халахын гол тэргүүн дэвтэр 14 дугаар хэсэг. Нар шингэх төгсөн ч халууд өгсөн хэвээр байлаа. Дайны утаа тоосон дундаас мултран гарсан жаргах төхөж буй наран овоо тунгалаг болжээ. Сэрэг дарахгүй туйлын ангаж цангаж байгаагаа тулдааны дараах түр амс хилтийн үйдэл бүгдээр мэджээ. Арын албаныхан энд тэндгүй тархсан хөдөлгөөнт ангис салбаруудыг хайн олж хоол ундаар хангана гэхийн найдлагч байсангүй. Цэргүүд газар ухаж нойтон элс авч элгэндээ наа. Хүн бүрэл уруулаан долоож гайхаж тасарсан шинжтэй байлаа. Дэслэгчээ гих дуу гарахаар Баатар эргэж харвал дорж зогсож байлаа. Дорж шүлсээ гүдгийтэл залгаад би усанд яваад ирье гэв. Баатар гайхан харж гол хол тэгээд ч тийшээ явахын аргагүй ширүүн тулалдаан болж байгаа шүү дээ гэвэл дорж баруун урагшаа зааж энэ хүн баруун өмнө нэг тунгалаг устаа шанд байдгийн гэв. Чухам хаан ойрхон тэр харагдаж байгаа намхан гүвэний цаана Баатар баахан эргэлзэж байснаа хажуудаас угаах модод доржин хэлсэн булаг шандны тухай ярил Петров уруулаан долоож ам чэглэх балга усыг ямар ч үнээр болов олохын чухал гэлээ. Баатар усанд доржийг явуулахдаа юмыг яаж мэдхэв гэж мэрэгэн буудагч галдан овсгоотой сэргэлэн базар хоёрыг хамт явуулах болов. Петров бас 3 орос цэрэг томилжээ. Сайх 6 цэрэг нөхдийнхөө дашмагнуудыг холбож үрээд баруун урагшаа явлаа. Нар шарж эл сэрхэг газар хөлөөс чангааж явхдаж нэн залхуутай тээртэй байлаа. Мориар л явдаг байж гэж базар залхсан янзтай хэлв. Харин тийм ээ. Гэсэн ч нэгд мориор явхад холоос бараа сүртэй. Хоёрт энэ орос цэргүүд унаамалд ямар ч юм билээ гэж батсан юм. Дэслэгчч бас явган явсан нь дээр гисэн юм л да гэж дорж хэлээд алхаагаан түргэсгэв. Тэд газрын хэвгээ хотос дагаад зэрэгсэн алхаад л байв. Үүрсэн дашмагууд нь хавиралдан ангир жингэр хийн. Энэ олон дашмагуудыг усаар дүүргэхэд зэгсэн хүнд болно доо. Яаж буцаж яринтэй гэж базар мөн л залхсан янзтай хэлэхэд галдан хялман хийснэ. Чи жаахан залхуураад байна уу да? Тэгвэл холдоогүй дээрээ буцахгүй юу? Гэвэл базар өдөөс нь дүрлийн харснаа. Хэн залхуурсан юм? Зүгээр л санснаа хэлж байна. Нөхөд минь хатаж өгөх гэж байхад залхуурах гэж юу? За тэгвэл гэлдрээд явах уу? Гэснэ төрүүлээд шогшлоо. Дорж галдан хоёрч хойноос нь шогшоход орос цэргүүд том том харайн тэдэнтэй зэрэгцэв. Тэд гүйхтэй гүйж алхахтаа алхасаар явхад хамгал ухаан бодолд нь хүйтэн цэнгэг усал эргэлдэж байлаа. Базар төвийг их шүлсгүй аман аргаж нүд нь ирээлжлэн хөл нь говьж байсан ч гэсэн эзэний төдгөө санагддаг галдан дорж хоёрт муугаа үзүүлэхгүй юм шүү гэж хүчээ шавхан хол харай. Усанд мориор явуулах тухай сануулбал доржийг зөвшөөрч магадгүй. Хэр мориор явдгүй юм а гэхэд дашмагийнхаа хагасыг орхиж магадгүй гэж бодоод хоёр нөхөртөө үнэн учраан хэлэхэд галдан залхуурлаа гэж ад шоу үзэх маягтай байсанд ихэд дургуйцж байжээ. Сумгийн дарганд орчтой хамт хэнийг усанд явуулах вүлээгээд ийш тийшээ харахад базар хамгийн түрүүн л болсон юм. Тэд өдөө 20 хэд хүртлээ өнөөдөр шиг ингэж цангаж үтсэнгүй. Нүдэнд нь тамирын тунгалаг гол мяралзан урсах шиг болж цэрүү татсан усны үнэрх ханхлах мэт санагдана. Алсад ирвэгний мяралзах зэрэглээ мэлтэлцсэн том нуур бий болголоо. Орос цэргүүдэд тэр хуурамч нуурыг хараад дуу алдацгаан олон юм хэллээ. Бодвол сайхан нуур байна гэж байгаа бололтой. Дорж түүнийг нуур биш гээд толгойгоо сэгсэрсэн боловч орос нөхд нь ойлгосонгүй. Баатар шиг орос хэл мэддэг бол эдэнд учрыг нь тайлбарлаж өгсөн гэж бодоод алхаад л бай. Ойрхон харагдсан амхан гүвэн уламж холд отж байх шиг. Зэрэглээнд мяралзан цэлэлзэж байсан том нуур маань хэдэн хэсэг болон сарниж алга болов. Түүнийг ширтэн явсан орос цэргүүд ихэд гайхан хоорондоо хэдэн үг солиод доржоод харлаа. Базар минь чи биднийг бодоход ирэхгүй орос үг мэдэх биз. Эдэнд нуур биш зэрэглээ гэж тайлбарлаж өгөөч гэж дорж гуйвал базар инээмсэглэн миний мэдэх хэдэн үг зэрэглээг тайлбарлаж хүрэхгүй гэлээ. Дорж талын зэрэглээ рүү гараараа зааж тэр чин нуур бишээ зэрэглээ гэж хэлсэн боловч орос цэргүүд хэрхэн ойлгох вүлээ. Тэд ин явсаар намхан гүвэн дээр гараад эргэж харвал сумангийнх нь байрлсан холбоо толгой ойрхон харагдаж байв.
Тэнгэрийн зүүн хаяа хөхөлбөр өнгөтэй болж баян цагааны нуруунд дээгүүр утаа тоос манарсан хэвээрэл байлаа. Тололтан одоо ултал нам дагвал байх шиг байна. Мөн ч ширүүн юм болж байна да гэж базар аяархан хэлбэл баян цагаандж газар тэнгэр нийлж байгаа бизээ. Тэнд дандаа л техникийн ангуу тулалдж байгаа байх гэж галдан хэлв. Дорж тэр хоёрын үгийг дэмжин халахын голын дайн эхэлснээс хойш өнөөдөр л хамгийн ширүүн байлдаан нь энэ үзээ. Манай сумж үүрээс эхлээд тунч ширүүхэн нүдэлтсэн шүү. Зөвлөлтийн суман ирээгүй болж саяын тулалдаанд манайхан сандрахал байсан байх. Японы бараг хороо явган цэрэг дайрсан байхаа гэж ирэв. Базар гүнзгий санаа алдаж "Оолонч сайхан нөхдөд алдлаа да" гэв. Дорж мөн санаа алдаж байраа солиод арын хөтөлд гарахад баатрыг байхгүй байхаар би мөн их айсан шүү. Сайн нөхрийнхөө цариг дахин харахгүй болох нь гэхээс нулимс аяндаа гарсан. Ганцхан би ч биш. Улс төрийн удирдагчийн царай хачин болчихсон. Дэслэгч хаана байна гэдэл хүн хүнээс асуугаад гүйж байсансан. Бид бүгдээрээ л Орос сумангийн хоригдсан газар руу сэтгэл зовн харж байсан. Оросын улаан цэрэг цог байхдаж айх юм даанч алга. Мөн ч их цэрэг зэвсэг ирж байна шүү. Японч гэсэн бас л их хүчээ бөөгнүүлээд довтолж байгаа юм байна. Энэ дайн хэзээ дуусах бол? Дэлхийн 1-р дайн 4 жил, иргэний дайн 3 жил үргэлжилсэн гэдэл улс төрийн хичээлд заадаг байсан. Түүн шиг олон жил үргэлжилвэл мөн хэцүү. Үлгэр домогт 60 жилийн дайн, 100 жилийн дайн болсон гэдгсэн. Тэр ч арай худлаа байлгүй. Дайн гэдэг ямар аимшигтай, хичнээн их сүйтгэлтэй болохыг нүдэрээ үзлээ. Олон ч хүний амь насыг хохироож байна. Түрүүчийн нас барсан 2 хүний цус тэгж нийлж урсна гэдэг сонин юм аа. Сургагч маань яаж угаавал үнэхээр сайн хүн шүү. Цэрмаа маань галын тэргүүн шугамд ирчгээд шархтан имчилж яваа юм байна. Зоригтой бүсгүй юм. Манай баатарч тийм сайхан авгаатай азтай ир шүү. Ер нь эмч гэдэг сайхан ажил юм. Дандаа л хүнд тус болж хүний амийг аварч байдаг буянтай ажил юм гэж бодон явж байтал тасгийн дарга өнөө шант чинь тэр үү гэж галдан асуулаа. Дорж бодлоо орхин харвал гүвэний цаад руу нилээд лавхан тонгоосон байлаа. Саахалт хэр газар ногоон зэгсэн дунд шан тус гялтааж харагдана. Тийм ээ, одоо хүрлээ гэж дорж хэлээд алхаагаан хурдсгав. Шингэж байгаа наранд гялтаан харагдах ус хүн бүрийн хараа булааж хөл хөнгөрөн газрын руу уралдан гүйцгээв. Тэд гүйсээр шантны ойролцоо ирэхэд гинэт буу тас хийв. Бүгдээрээ навтасгийн хөвтөж харвал шандэ наад захын өтгөн зэгс дотор л хүн байх шиг санагдав. Дахин буу тас хийж галдангийн малгайг унгав. Мэргэн бодож байна шүү гэд галдан доошо тонгоон газар наалдаж бууга онлон шагааснаа гохоон дарахад зэгсэн дундаас хүний толгой шовгос хийгээд далд орчих. Орос Монголгүй л хүний толгой шовлцсон зэгс рүү буудцгаалаа. Тэндээс хариу гал нээсэн ч үгүй тагжиг болчих. За яах вэ гэж дорж асуувал галдан бууга сумлан шагааж байснаа. Жаахан хүлээ гэж шивгэнэ. 3 орс нь босон харих гэтэл дорж гараараа занган хэвтгэж доглоо. Галдан сүрхий ажиж байснаа буудахад зэгсэн дотроос нэг хар юм нэвсгэсгийх шиг болов. Одоо тэнд амьд амтан байхгүй вэзэ гэд галдан өндийхэд болохгүй гэж базар чанхан хэлээд түүний гараас шүүрэн авчээ. Гэвч шандын зүгээс буунд гарсангүй. Галдан тийшээ хурц нүдэрийн ширтэж байснаа айчимхан босоход нөхтөн цум босцоо. Тэд шандууд бууга зэхэн мяраасаар ойртлоо. 3 орс нухсхийн зэгс рүү харин ороход монголчууд ч дагалдав. Галдан тэр 2 хүнийг харснаа ухарч "Уг эн чинь юу? Монгол хүн байх чинь" гэв. Дорж сэрдгийн харвал хоёулаа монгол дээлтэй, монголчууд царайтай хүн байв. Гэвч дэрэгдэн хэвтэй буун Япон винто байжээ. "Хэд дайсны тагнуул байж л дээ" гэж базар хэлээд ус уух гэж тонгоохт нь дорж түүний шилэн хүзүүнээс нь угц татан босгож "Байз чи битгий яар. Эд дайсны хорлон сүйтгэгчд байсан бол булаг шанд худаг усанд хор хийсэн байж мэдх юм" гэж хаширлан өгөөлөв. Орос цэргүүд доржод гайхан харлаа. Дорж ус руу зааж "Ууж болохгүй. Эднээс усанд хор хийсэн байж мэднэ. Дайсны талаас ирсэн байна" гэдэл баахан дохио зангаагаар зааж тайлбарлсан боловч
Оросууд ойлголгүй олон юм асууж шалгаа. Дорж тэдэнд ойлгуулах гэж уснаас уул үхэн гээд нүдэн анин газар савн унах зэргээр инээдтэй юм болж байж арайхан ойлгуулв. Гэвч тэд хор хийсэн эсхийг шалгахаар өгсөн хоёр хүнийг нэгжиж үзвэл өврөөс нь цаасан боодолтой нунтаг цагаан юм гарлаа. "Энд чинь хор" гээд дорж түүнийг нөхөддөн үзүүлв. Орос цэргүүд ч бүрэн ойлгожээ. Тэд усны захаар нягтлан харвал өнөөх нунтаг цагаан юмнасаа савируулан ус руу хийсэн нь илтвэ. Бас усны захад уг хорыг боож байсан 3 ширхэг цаас хэвтэж байлаа. Базар ус руу хорхойтон харснаа би ганцаараа явсан болж аль хэдийн энэ уснаас уучхаад мажих байсан. Дорж минь чи тунч хашир хянуур хүн юм да. Чиний ачаар бид 6 байтугай бөхөл бүтэн 2 суман цэргийн ам аврагдлаа шүү дээ гэж баярлан хэлв. Тэд уснаас амссан ч үгүй урам гүйхэн буцлаа. Шүнжин буундуу тасарсангүй нэжгэнсээр үүр цайлгав. Баатрын суманг алхмалхмаар чадгүйа баян цагаан руу ойртохыг хичээ гэж хорооны штабаас тушаасан учраас шөнийн харанхуйг ашиглан баян цагаан руу 2 км хэр урагшилж амжив. Ийхүү урагшлахдаа хотгор хонхорт хэд хэдээрээ нуугдж байсан дайсантай халз тулгарч байлдан устгасаар явсан юм. Ахмад Петровын суманч бас морь сумангийн хамт мөр зэрэгцэн тулалцсаар ургаш ахиж байлаа. Өчигдөр орой ус авахаар явсан 6 нөхөр нь дашманга хангинуулсаар гар хоосон буцаж ирэхэд нь цэргүүд учиргүй уурлан бухимдсан боловч тэдний яриаг сонсоод сонор сургаг байсан бас дайсны хорлон сүйтгэгчдийг устгасанд нь баярлахаас өөр хэрхэх билээ. Шүн дундын үед зөвлөлтийн сумангийн халуун тогоо ирж Орос Монголгүй үл залгаж амны цангаагаан тайлсан бөлгөө. Нар мантахаас өмнөхөн сумангуудыг баян цагаан өөдөд давшин дайрах тухай тушаал ирв. Өнөөдөр баян цагааны төлөө шийдвэрлэх тулдаан болох гэж байгаа нь тодорхой байлаа. Баатар байлдагчдынхаа буу сэлэм, сум хэрэглэл, эмээл хазаарыг хүртэл нягтлан шалгаад мордох тушаал өгөв. Зөвлөлтийн сумангийн дарга Ахмад Петров Баатрын дэргэд ирж жолооноос нь бариад "За гайхамшигт морин цэрэг минь цог хиймэртэ яваарай. Манай суман та нарыг гүйцэхгүй гэсэн чи та бүхэнд дэмжлэг болж дайралтанд орно. Сайн нөхөр минь ганцхан зоригоор ялалт байгуулахгүй шүү. Самбаатай хурдан шалмаг давшиж аюулаас болгоомжлон зайлж хүчээ зөв үнэлэн тулалдааны явцаас тухай бүр ухаалаг зөв шийдвэр гаргаж харин дөрмгийлэгчдийг бут нэргэх үйлстэй гарамгай ялалт байгуулаарай" гэд гарыг нь чангатгалаа. Баатар түүний анхааруулan хэлснийг санаж явна гэдгээ мэдэгдээд ялалтын дараа баяртай уулзъя гэд морин ташууртахад омглон цэрд нь ухсхий. Морьт суман даргынхаа командаар нэгэн зэрэг хатирлаа. Ахмадч тэдний араас цэргийн давшилтанд оруулжээ. Баатрын суман ширүүхэн хатируулсаар явхад тулдааны чимээ улам л ойртсоор байлаа. Япончууд нэг жалганаас морьт сумангийн өөдөөс буудаж байх шиг. Баатар тэр жалгууд хоромхон зур харснаа энэ чигээрэл эрслэн дайрыг гэж шийдээд сэлмээ суглан урагшаа ураа гэж хашгираад морин даврив. Омглон зээрд нь усгийн дүүлэхэд чихэндэн салхи сэнгэнэх сум шунгэнхэн холилдон дуултлаа. Сумангийнхан даргынхаа уухайг дэмжин сүр дураа хашгиран хижигнүүлэн давжээ. Харлан зураах жалгач ойртоод л байна. Жалган дотроос 2 хүний толгой шовлзож утаа манс хийх нь тодхон харагдав. Баатрын өмнөхөн гарнат бөмбөрөн унахад ухаант морин огол харин зайлжээ. Ойн нь ижгэнсэн хичмээ гарсан боловч эргэж харахын завдал болсонгүй. Хатуу амтаа морин жолоогон шувт татан гүн жалга руу харин ороход нэг хүн өндөсгийхдээ бууныхаа бөксөр зохих гэхэд сэлмээрээ толгоор нь буулахад тас хийсэн чимээ гарчээ. Морин цаад эргөөд цорьолсон боловч зэгсэн өндөр тул гарч чадсангүй огцомхон эрэхэд золтой л унчихсангүй. Баатар морьныхаа амыг эргүүлэн жалгууруудан хариалгатал сумангийн түрүүчин жалга руу бижигнэлдэн орж ирлээ. Жалганд байсан Япон амжиж зайлсан бололтой. Баатар ийш-тийш харснаа дайсны байдлыг мэдэх санаатай мориноос өсрөн бууж жалганы цаад эргөөд авиран болгоомжтой харвал зэгэл хувцастай хоройд хүн газрын уран хөл мэтэн хурдалж хойноос нь хэдэн танк элдэж яваа харагдав. Жалганы хойд талаар бас хэдэн танк хүнд хуйгт тоос гадаан давхиж хойноос нь олон явган цэрэг дайралтанд орж байлаа. Баатар дээрх танк хуйгтыг дагаад атакт орохыг бодсон боловч ойр хавьд морин цэрэг нэгч харагдаагүй тул хорооноос хитрхи хол тасарч байж мэднэ гэж санаад
төржгисэн энэ жалганд саатаж байдлыг жаал харцны гэж бодоод цэргүүдээ мориноосоо бууж яаралтай хориглохыг тушаажээ. Баян цагааны нуруунд дээгүүр утаатаас хуйлран харанхуйлж энд тэндгүй галдурлзан онгоц дүнгэнэн бөмбөг тесэрч их бөөний сум сүнгэнэн тэнгэрт тулам өтгөн харуута овс хим босож байлаа. Баатар ил ширүүн тулдааны хэсэг зур ажин харж байтал улс төрийн удирдагч нь хурч ирээд та сая атакт орохдоо нөхдөөсөө хэтэрхий тасарч ганцаараа жалга руу орсон шүү. Бүхэл бүтэн суман цэргийн амнаас хувь заяаг хариуцаж яваа гэдгээ мартдагын биш үсттэй гэж зэмлэнгүй хэлбэл Баатар нүүрөө асгарах хөлсөн арчаад морины ам дийлцсэнгүй л дээ гэж инээмсэглэв. Тэгвэл таны морийг солихоос биштэй гэж улс төрийн удирдагч хэлбэл Баатар түүний мөрөн дээр гараа тавьж за одоо дахин тэгж төрүүлэхгүй гэлээ. Саяхан хамт давшилтанд орсон Ахмад Петровын суман гүйцэж ирэв. Петров энд байсан Япончууд сүүлэн хавчаад л зүгтаага биздэ гэснэ. Хүзүүнээсээ зүүсэн дурунга хөнхөр нүдэндээ тулган харснаа. Баян цагааны нурууч хөрстөөгөн эргэж байх шивдэ. Бэ ийм сүрт тулалдаан ер үзээгүй гэв. Та үүнээс өмнө хаан тулдаж явсан гэж Баатар асуувал өнгөрсөн жил Хасан нуурт Японтой байлдаж үдсэн. Тэр байлдаанд ийм олон танк их буу нэзх онгоц оролцоогүй юм шүү гэж Петров хэлв. Тэгвэл та манай сургагчтай цуг байлдаж явсан байх нэ гэж Баатар асуувал Петров өөдөөс нь харж хэн гэдэг хүмб гэв. Александр Иванович Сорокин гэж Баатар хариулв. Петровын нүдэнд баярын цог гялалзаж Александр Иванович танаа сумангийн сургагч юм уу? Одоо хаана байна гэлээ. Шархтаад эмнэлэг рүү хөргөгдсөн гэж Баатар баахан сэтгэл зовнонгүй хэлбэл Петровын нүдэнд илэрсэн баярын очин унтрах шиг болж хөмсөг зангидан шархтсан гинэ хүндөө гэвэл их бооны сумны хилтерхийгээс толгойдоо шархолсон. Эмнэлгийн машин суулгахад ухаантай л байсан. Гайгүй хэзээ гэж Баатар хариулв. Петров тулдааны талбарыг дурандаж харснаа. Дайрчэн манай суман гүйдэрдэж Хасан нуурт тулалдаж байсан юм. Түүнийг Монгол руу явхад би сумангийн хүлээж авсан юм л да. Би тэгэхэд салааны дарга байсан. Бид хоёр олон жилийн танилуд гэв. Ойрхон машин дуурахаар тэр хоёр эргэн харвал жалганы амсар дээр жижигхэн хар тэрэг хурч ирэв. Петров Баатар хоёр шалавхан босож хувцсныхаа тоосыг гөвж самцны хунирсан хэсгийг засаж янслаад машин өд алхлаа. Машинаас Орос Монгол хоёр дарга бууж жалга руу харин орлоо. Орос нь нэлээд өндөр тарган, Монгол нь намхан нуруутай туран хавтар хүн байна. Баатар Монгол даргыг хармагц таньжээ. Тэр төрүүлэн ирсэн Монгол даргын өмнө номхон зогсож тав хийтэл өсгий хавсран ёсолж нөхөр корпусын комиссарт гэд илтгэх гэтэл тэр дарга хариу ёслон боолон сул зогс танаа суман энд байсан юм уу гэлээ. Тийм ээ нөхөр корпусын комиссар. Энд байсан Япон цэргийн хөөчгöd дараах тушаалыг хүлээж байна гэж Баатар илтгэв. Орос дарга Петровын илтгэлийг дутуу хаг сонссноо. Удахгүй танкын салаа ирнэ. Танаа суман танкын салааны араас атакт орох хэрэгтэй гэж тушаав. Мэдлээ нөхөр хурандаа гэж Петров тушаалыг нь давтав. Корпусын комиссар лавгсран Баатар руу харж хамт байгаа улаан цэргийн суман давшилтанд орох боллоо. Танаа суман эндээ түр байж бай. Өнөөдрийн тулдаанд голцоо танк хуягтын ангийг дайралтанд оруулж байгаа юм. Дайсны хүч их байна. Хороо дивизээс тушаал иртэл эндээ хориглож, дайралтын сэмхийгээр эсрэг довтолж мэдэх дайсантай байлдахад бэлэн байх хэрэгтэй гэж өөрөг өгчээ. Корпусын комиссар дивизийн дарга хоёр жалган дотроос байлдааны байдлыг дурандаж байгаад машиндаа сууж хотос даган хоошоо явжээ. Ахмад тэр хоёрын хойноос харж манай дивизийн дарга шүү дээ. Цуг яван танаа ямар дарга гэж асуув. Корпусын комиссар манай орлогч Жанжин гэж Баатар хариулбал Петров их л гайхан ямар залуу хүн Жанжин гайхамшигтай гэж шогшров. Удалгүй хуржигнсэн их чимээ гарч жалганы араар 10 хэдэн танк гарч ирлээ. Петров босон харайж одоо манай суман та бүхэнд зам гаргаж өгнө. Тулалдааны дараа баяртай уулзъя гэж хэлээд Баатрын гарыг чангатхан тэрч үнснэ. Сумангаа дагуулan танкны араас давшилтанд орлоо. Баатар
Энэ эрэлхийг дарахтаа дахин уулзахгүй гэдгээ хэрхэн мэдэх вүлээ. Энэ хүн манай сургагчийн сайн нөхөр нь байх нь Сорокинда хэлэх юм шүү. Бид гурав уулзаад ярих юм их бий дээ гэж бодоод Петровын сумгийн хойноос харвал хүнд танкууд гинжээрээ газрын хөрсийг онгочин харуутай хайлан хуржигнэлдэн хаяа их буугараа галлан урагшуулахад Петров гараараа даллан сэрэг ирсэн шавдуулсаар холдлоо. Баатар тулдааны талбараас нүдэн салгалгүй дуранцсаар байлаа. Ширүүн тулдаан бараг заалвал тэдний сумгийн байгаа гүн жалганаас 5 км хол болж байна. Хаяа тэдний байгаа жалганы хаваар их бууны сум тесрэн. Дахиад л ойрхон моторын дуу гарахаар Баатар эргэж харвал ачааны машин жалгын дэргэд хурч ирлээ. Бидэнд сум хэрэглэл авчирч байна гэж бодоод машиныг жалга руу оруул гэж жагсаалын даргадаа тушаал өгөх гэтэл машины хажуу их бууны сум пинхийн дэлбэрч машин салган нь чичрэх шиг болохоор Баатарын дотор пал хийж хамаг сум бөмбөгийг дэлб зохих нь гэж бодоод машин өөдгүйж машина жалга руу оруул гэж хашгирлаа. Жолоочийн толгой бүхээгнээс гарч ирснээ цааш далд орж аажимхан ухарснаа жалгын намхан тал руу мөн лайжхан гулсах мэт орж ирэв. Баатар машины дэргэд очиж нөхөр минь чи яасан амарлангуй амтэн их буугаар буудаж байхад хөдөлж ядаад гэж зандраад харвал жолоочийн нүд нь хярсан тулай адил бүлтэлцэн тунч айсан шинжтэй залуураа тас атхан суужээ. Манер бараг ухаан алдах төхөд байна гэдгийг Баатар сайн мэдэж за яах вэ? Нэгэнтэл их бууны бай болоогүйгээс хойш гэвэл жолооч сая ухаан орж байгаа янзтай өөдөөс нь дүрлийн харснаа нөхөр дарга би танай цэргийн талхай чижирлээ гэж чичирсэн хоолоогоор өгөөлөв. Баатрын нүд том болж юу гинэ нөхөр талах гэвүү? Чи энд дайн болж байгааг мэдэж байна уу үгүй юу? Буцаад тэр ард тал руугаа тонил гэж хашгирав. Жолооч учиргүй сандран үгүй дарга би энэ талхаа яах вэ? Та нарт л аваачиж өг гэсэн юм. Манай цуваа хаан яваг би мэдэхгүй. Би төөрчгөөд гэжээр. Буцаад гэж Баатар мөн хашгираад дурангаа барин жалганы зүүн эргөөд цориулжээ. Саяхан дайралтанд орсон танк явган цэргийн ар хударгаар салаа орчим Япон цэрэг үйлдэн гарч ирлээ. Муусан цойлогнууд өчүүхэн төдий сэм хийх чандахгүй байна шүү гэж Баатар амандаа зүхэд галлах команд өгдөө. Дайсны цэрэгтэй ширүүхэн буудалцаж байтал хажуугаар нь хүнд хоёгтууд дэлгээ жагсаалаар гарч ирлээ. Баатар өндийн харвал хоёгтын араас 2 салаа хэр морин цэрэг дайралтанд орохоор зэхэж даган явж байхаар нь хоёгтын хойноос гэж хашгиран мориндоо албах юм. Морд сум нэгэн агшнаа мориндоо мордож жалганы адгаар цувралдан гарахад уучраа олохоо болчихсон жолооч гайхан харсаар хоцров. Жолооч харахгүй бүхэхтэй хэсэг сууснаа машина ухраан жалгаас гараад морд сумгийн одсон зүг явлаа. Явах зам нь чухам хаашаа болохыг ч тунгаан бодсонгүй. Зөвхөн цэргүүдийн хойноос яваад байвал болох байх гэж бодно. Саяын дарга яасан муухай ааштай хүн бэ? Талах идэдгүй дарга юм болов уу? Байлдаан болж байгааг мэдж байна уугүй юу гэдэл аашилсан. Баян түмэнгээс нааш гарахад та нар маш хурдан яваараа байлдаж байгаа цэргүүд хоол хүнсээр тасарч байгаа гэж бас нэг дарга загнасан шүү дээ. Цэргийн дарга нар гэж дандаа юм ширүүн дорин зантаа улс байдгийн болов уу? Нэг даргын тушаалыг биелүүлээд шөнийн турш цурам хийлгүүд авхсаар ирэхэд нөгөөх нь талхаанч тоохгүй загнаж хөөж тууж байх юм. Үгүй бол наадтай хамт явсан жолооч нарын хэн нэгэн төрүүлээд эдэнд талх авчирч өгсөн байлгүй дээ. Тэгвэл би энэ талхаа хаана хүргэж өгөх болж байна гэж бодлоо. Урт нарийнхан шуудууд айралдав. Түүнийг тойрч гарах гэж явж байтал баруухантай нь бөмбөг тесрлээ. Ман жолооч нүдэ тасанын тоормзон чанга хишгжээ. Толгой хаглах төгсөн сүртэй чанга дуугарч улаан шороо босож машиныг нь бүрхсэн учраас юу ч харагдахгүй боллоо. Машинч унтарчээ. Баян түмэнгээс гарснаас хойш ийм сүртэй дуу 3 дахь удаагаа сонсож байгаа нь энэ юм. Баян түмэнгээс шөнө 12 тэрэгтэй нэг цуваа гарсан ажээ. Хотоос гарч их тал руу ороод л учиргүй олон замтаа болж бас нааш цааш зөрөх машин тэрэгч тоомгүй олон байсан учраас гэрлээ багсгсан болохоор цуваанасаа төөрч мөнгөний явсаар байлдаан болж буй газрын ойролцоо ирэхэд толгой дээгүүр нь их бууны сум сүнгнэн өнгөрч нилээд зайтайхан бөөн хар шороо оволзуулан дэлбэрхийг анх удаа харж учиргүй айц сандарсан. Тэгээд цаашаа явж саяхан гүн жалганд байсан цэргүүд дээр ирж талхаа өгөх санаатаа зогсоход бараг дэрэгдэн шахам. Одоо хажууханд нь 3 дахь удаага ийхүү сум ойрхон тесрэхийг
үзэж байна. Харанхуйлсан шороо тоосч жаал намтлаа. Чухам хаана байлдан болж байгааг бүүмэд. Нүргэлсэн их чимээ дуулцаар л байв. Зүүнтэй зүүн хойгоор багил харавтаа суунаглаж нэлээд алсхан дүрлцэн улаангал игцдэшэн олгойтно. Энэ их нэрглэн нижигнэх чимээ чухам ямар буугаар буудаж байгаагч мэдэхгүй юм. Утаа тоос ирсэн хойно машинаас гад хөдлөв. Орчуудны хажуугаар явж байхдаа тэр шууд руу өнгийн харвал хэд хэдэн өгсөн хүн харагдахаар учиргүй айж хааз нэмэн энэхүү үхлийн газраас бошуухан холдохыг бодов. Тэндээс түргэн зайлж цаашаа явж байтал яг өмнө нь шатаж гүйцсэн машины сэг дайралдав. Нуруу нөхөй тойргож биеийн зарсхийн машины сэгөөд дахин харсан ч үгүй холох нур тойрлоо. Машины сэгний цаах нь өрөөсөн дугуйн мултран унсан их буу амаараа шороо хатхан онхолдон хэвдэж байлаа. Бурхан минь ямар аимшигтай юм бэ гэж амандаа өглөн хурд нэмж явхад өргөн нарийн шуудуу онгойсон хар нүхт арилдаж хурдан явхан аргагүй боллоо. Нарийн шуудуун дээгүүр нь хараалгаж өргөний тойрон явхад дутуу шатсан машин, онхолцсон хуйгт тасхар болж гинжин хөвөрсөн танк, далавчаараа газар хатхан унаад шатаж байгаа онгоцны сэг, үхсэн морь, хүний хүүрч дайралдаж харахад нүд халтар. Дайн гэдэг яасан аимшигтай юм гэж бодохоос залуу жолоочийн зүрх чимчим бацлана. Энэ жолооч харах уу Улаанбаатар хотын 1-р баазад ажиллаж байгаад 10 хоногийн өмнө машинтайгаа цэрэгтэд ажиллагдан ирсэн юм. Тэгэд хэдэн өдөр цэргийн сургууль заалгаад анх удаага байлдааны талбар руу талах чихэр горил будаа ачаад гарсан ажээ. Баян түмэнгээс цуг гарсан цувааных нь одоо чухам хаана явааг мэдэх шарга байсангүй. Байлдаж байгаа цэргүүдийн ч хайцсныг бүүмэд. Эргэн тойрон харавтаа шороотоос тэнгэр тулан багширч нижигнэн түжигнэх сүрд чимээ холдож ойртон сонсогдсоор байлаа. Ийм явж байтал нэг хонхорт хэдэн хүн суухан сууж хэвтгэн хэвдэж байв. Сайн харвал бүгд л толгой өхөлгаараа цагаан ямаар баглаж боочгсон байхаар нь шархтай хүмүүс байна гэж бодоод машинаасаа бошуухан бууж дэрэгдэн очлоо. Нөхөр байлдагч биднийг эмнэлэгт хүргэж өг. Бид шархтаа дангаасаа хоцорсон. Эмнэлгийнхэн ч биднийг олохгүй вэзэ гэж нэг хүн хэлв. Жолооч хархуу шархтагсдыг толгой дараалан харснаа. Тэги эмнэлэгч нь хаана байдаг юм? Надад сайн зааж өгөөрэй. Би энд анх удаага ирж байгаа юм гэхэд түрүүчийн хүү газар хэвтэй хүнийг зааж мэдэж яахав хөнгөвтөр шархтсан болохоор эмнэлэг хурчгэн. Энэ Орос цэргэл их хүнд байна. Ухаангүй гэв. Жолооч тэр хүн рүү харвал залуухан Орос цэрэг эгцдээшээ хараад хэвтжээ. Түүний мөр хөлөөс нь цус шүрч байна. Энэ шархыг нь боох юмсан гэж жолооч хэлбэл бид байгаа бүх боолтоо дууссан гэж шархтнууд хэлв. Жолооч гинэт нэг юм санаж машин өдөө гүн очоод суудлынхаа араас жижиг цагаан хайрцагтай юм гарган ирж дотроос нь цэвэрхэн боолт гаргав. Тэднийг нааш явхад хүмүүрт ийм боолт эм тэргүүтнийг тавьж өгсөн байжээ. Боолтоо авчран Орос цэргийг эргүүлэн хэвтүүлээд цус шүрч байгаа мөрийг нь боож байтал машин дуугарх шиг боллоо. Эргэж харвал бүрхүүлтэй тэрэг давхин ирэв. Машинаас залуухан бүсгүй гарч ирээд шархтаа Орос цэргийн мөрийг эв хавгүйхэн боож байгаа жолоочийг гайхан харснаа. Чи энд юу хийж яваа юм гэж асуувал цэргүүдийн хоол хүнс ачиж ирсэн. Тэд ийшээгээ байлдах гээд явсан. Тэдний хойноос явж байтал энэ шархтаа улс тааралдаад эдэнд тус болох санаатай гэж жолооч хариулв. Эмч бүсгүй үл мэдхэн инэвхээснэ. Сөрхий ир юм гэчгээд Орос цэргийн шархыг яаран үзэж нэг тарай хийж шархыг нь нямбай гихш нь боолоо. Машинаас бууж ирсэн хоёр хүн шархтсан Орос цэргийг даннуурга дээр тавьж дамжлан явж машинд орлоо. Босол шархтаа цэргүүдийг заримыг нь сугадан, заримыг нь дамжлан өргөж машинд суулгаад эмнэлгийн тэрэг давхиад явчих. Жолооч хархуу хаашаа явах учраа олгоо байж ийш тийшээ харж байснаа машинд сууж намхан ухаад өгслөө. Тэр ухаа дээр гараад харвал тэгшхэн сайхан зоо дээгүр утаа тоос хуйлран нүүгэлтэж энд тэндгүй дүрлцсэн улаангал уулалцсан. Их баг олон янзын буундуу нилээд ойрцсон янзтай тасралтгүй тажигнав. Тулалдаан болж байгаа газар их л ойрцсон бололтой байв. Тэрхүү урт зооны наад бид нилээд хонхордуу газар олон морьтой хүн харагдахаар нь тийшээ жирэлгэлээ. Хонхор руу нисгэмт хурлан ороод хурдаан сааж харвал цэргүүд бүгд мориноосоо бууцгааж зарим нь тамхи татаж байв. Түрүүчийн ууртаа даргын улааж мэнчийсэн нүүр олон цэргийн дундаас харагдахаар баахан хулчиж машина зогсоогоод тэвхрэн бууснаа өнөх даргаыг ирж явахыг харж бүхээг рүү орох гэтэл чи бас л биднийг дагаад ирв.
Зоригтой нөхөр юм а. Талх ачиж ирсэн гэсэн байхаа гэвэл жолооч тийм гэснээ мэдэгдэж толгойд өглөө. Өнөх даргын уур унтуу нь хайцсныг бүүмэд их сайхан зантай инээмсэглэн галын шугамд сум талх хоёр аль нь хэрэгтэй л дээ гэхээр жолоочийн санаа саял амарч машин дээрээ өсрөн гарч бүтээлгээ ярьж цэмцгэр цагаан талх гаргаж "Сэргүүдээ талхыг эцгээ. Өдөржин шинжин байлдаа хийгээд ядраа бий. Би та нартаа баян түмэнгээс ашиж авчирсан юм" гэд талхаас сарвалаа. Сэргүүд түүний гараас шинхэн талх авч инээч шууган болон идэцгээ. Баатар жолоочод харж инээмхийлэн "Чэ цэрэгт хизээ ирсэн юм?" гэвэл "Нөхөр дарга 10-аад хонож байна" гэж жолооч хариулав. "Одоо наад талхаа манай дивизийн арын албаныханд аваачиж өг. Чи бидэнтэй цуг тулалдаанд оролтой нь биш. Ачаатай машинаар дайраад юу шалхив" гэж Баатарыг хэлэхэд жолооч талхаан бүтээгээд "Дарга тэр арын албаныхан гэдэг чинь хаана байдаг юм?" гэлээ. "Сайн мэдэхгүй байна. Ямар ч л гэсэн галын шугамаас холдох хэрэгтэй. Ирсэн замаараа буцаад яв. Тэгвэл арын албаныхан дайралтах байлгүй" гэж Баатар хариулав. Жолооч буцах дургүй байсан ч тэр даргын үгийг сөрөх эрх байхгүй гэдгээ мэдээд буцлаа. "Сүрхий ир байна шүү. Бидний хойноос дагаад л давхижтэй" гэж дорж бахархсан янзтай хэлбэл Баатарын нээвхийлэн "Цэрэг дээрээ 10-аатхан хонсон ч гэсэн айж хулчилгүй галын шугам руу орж ирсэн байна шүү" гэлээ. Талх ачиж ирсэн машин хойноо өтгөн харуутай хаялан давхиж ухаад аваад далд орлоо. 14 дугаар хэсэг төгсөв.